Уучлаарай. За сайн байцгаана уу, намайг Хишиг төгс гэдэг бүх нийт боловсрол эвслийн социологч. За номон сайдын багийнханд нэг санал, линк хамгаалсан багийн сайдад нэг асуулт байна. Эхнийх нь бол за үндсэн шийдэл бол гар утасны дугаар дээр илүү төвлөрч байгаа. Гэхдээ бид нөгөө мэдж байгаа одоо олон улсууд гэхэд өөрсдийн гэсэн платформ дээр жишээлбэл хятад WeChat эсвэл өөрсдийн гэсэн сүлжээг ашигладаг. Хэдий ч бүхэлдэн аюун өндөр хөгжилтэй хятад өөрсдөө хүүхдүүд нь жишээлбэл VIP ашиглах маягаар Facebook, Instagram 20-т мөртлөө ашиглаж чадаад байдагтай адилхан тэр зэг тэрвээ хөрхийг хүсчээвэл амархан л хүрнэ. Жишээлбэл ээж аавынхаа аккаунтуудыг ашиглаж чинь эсвэл том хүмүүсийн нэг хүнд байгаа нэг хүний нэр дээр олон утасны дугаарууд бүртгэлтэй байгаа. Нэгээс дээш 2 ч юм уу 3 ч юм уу. Тэгээд 2 дахь 3 дахь сул гар утасны дугаар дээр бүртгэл үүсгэгдсэн. Тэгвэл хүүхэд нь ашиглаж байдаг. 13 хүрээгүй хүүхдүүд нь ашигладаг ч юм уу. Энэ мэтээр явчихын сул тал нь юу вэ гэхээр уг нь өөрийнхөө насаар бүртгүүлээд аккаунтаа үүсгэж явж байгаа хүүхдэд цаанаасаа Facebook, Instagram энэ чинь нөгөө хүүхэд байгаа учраас алгоритм нь ажиллаад нөгөө хүүхэд насанд тохиолдсон контентуудыг алгоритм нөгөө санал болгож байдаг. Гэтэл ингээд томчуудын аккаунтаар нээчингүүд нөгөө олон контентууд чинь бүр ихээр ороод иш чинь. Тэгээд хүүхдийнхээ контентийг ч үзэж чадахгүй бөөн томчуудад зориулагдсан тэр өстой юу вэ? Нэмэх 18 алаан адилга юу вэ? Тэд нарыг үзэх тийм эрсдэлт. Өөрөөр хэлбэл энэ нь кобра эффект буюу монголоор нуухыг авч агаад нүдийг авч юу гэсэн тэр нэг санаа. Ийм эрсдэлтэй байх вэ гэж. Тийм харин ч туслахж агаад бүр их томчуудын контентыг хүлээж авбал яах вэ гэсэн санаа. Яг одоо тэгж л яваад байгаа л да тийм. Facebook өөрөө нөгөө насны хязгаараа худлаа хэлээд одоо яг өөрийнхөө насаараа үнэхээр бүртгүүлээ явж байгаа олон хүүхдүүд байгаа. Мэдээж насаа нэмэгдүүлсэн бас олон хүүхдүүд байгаа. Тэгээ энэ хамгаалсан сайдын багт нэг юу асуулт гэвэл энийг яг тусдаа хууль гэж үзэхээс илүү хэрэгжүүлэх агентлагаар өөрөөр хэлбэл засгийн газар буюу ялангуяа боловсролын яам ажилдаа хариуцаж өөрөөр хэлбэл хөтөлбөртөө зөвхөн эмпати хүн болгох зөв байх тухайгаас гадна яг тухайн энэ орчин үеийн цаг үетэй нийлүүлж техник технологиг яаж ашиглах эсвэл цахим энэ нийгмийн сүлжээнд яаж ашиглах тухай хөтөлбөрөд одоо нэмж оруулж болох уу гэж. Яагаад гэвэл жишээлбэл нөгөө Ешийн асуудлаар хүүхдүүд жишээлбэл энэ 13-аас 16 настай хүүхдүүд Ешийн асуудлыг хөндөж Facebook-ээс жишээлбэл тарааж байгаа юм. Тэнгүүд жишээлбэл 6-гийн 3-аар 20-т одоо хүүхдэд хортой агуулгын түгээлтийг жишээлбэл алгоритмаар хязгаарлана гэж байгаа байхгүй юу? Тэгвэл жишээлбэл тэр Ешийг хахуулдаад байна, Ешийн материал задраад байна гэх мэтэр ингэж платформ дээр олон хандлт авсан энэ зүйлийг жишээлбэл ингэж хязгаарлаад олон хүмүүсийн нөгөө дуу хоолойгоо илэрхийлэх орчныг хаах вэ гэж. Тэгэхээр миний санаа бол шууд хоригдчихоор тэнд хоосоо орон зай үүснэ дээ. Яг гэвэл тэнд хүүхдүүд байсан, хүмүүс байсан, дуу хоолой байсан. Шууд хоригдчиход тэр орон зайг тэгвэл нөхөх газар юу байгаа? Ямар платформ үүсэх юм ч гэдэм үү. Тэр хоосоо орон зай яаж нөхөх вэ гэсэн асуулт.